За тэгвэл ямар ч байсан ихний дугаартай хэдүүлээ. Цагийн бүсээ төртөө орхиж. Сонирхлын бүс буюу point of interest ойлгоч. За market maker модельүүдийн хувьд бол ерөнхийдөө цагийн бүс дээр сонирхлын бүс дээр маань ирэхдээ sell side буюу нөгөө нэг liquidity-г авсан байх шаардлагатай. Энэ хоёр бол зайлшгүй биднэрт шаардлага үзүүлсэн юм. За тэгээд үндсэн breaker маань shift хөдөлгөөн хийгдээд үүссэн бол том цаг дээр энийг хэдүүлээ магадгүй нэг цагийн хөдөлгөөн гэж бодъё. Нэг цагийн лаан. Дандаа нэг цагийн лаан. Нэг цаг дээр бүр ингээ бүтэн өдрийн турш явсаар хагаад магадгүй 2 хоногийн турш ингэж өсөөд хаяа хийж гарч ирээд манай breaker руу маань pullback retracement орж ирсэн байх гэж үү. Тэгвэл яг энэ уналтаас буюу яг энэ өсөлтөөс энэ ёроолоос буцаагаад энэ хай хүртэл бид нэр жижигхэн энэ buy модель харнаа л гэсэн үг. Анхны энд үтсэн. Энийг харнаа л гэсэн үг. За mitigation block дээр ч гэсэн ялгаахгүй нэг цаг дээр сонирхлын бүс цагийн бүс дээр маань ирлээ. Гол нь энэ ч liquidity буюу маш хэмжээний лоудыг хамж дуусгасан байх шаардлагатай. Ингэснээрээ чухал сонирхлын бүс маань mitigation block болж орж ирнэ. Дараагийн бага цаг дээр. Тэгээд оролтоо хийхдээ энэ орой дээрээс энэ хүртэл унсны ардаас энэ уналтаас буцаад энэ хай хүртэл эвднэ л гэсэн оролтыг хийнэ гэсэн. Том цаг дээр дандаа. Жишээлбэл энэ нөгөө нэг daily-гийн gap гэдэг дөрөв хичээл дээр ярьсан тийм. Ханш маань энэ доор immediate rebalance буюу сонирхлын бүс дээр маань ирээд тэгвэл бид нэр энэ оройгоос энэ ёроол хүртэл унтсан юм чинь буцаад энэ ёроолоос нь энэ орой хүртэл баа ярилж байгааг харах боломжтой гэсэн. Яг саяны энэ уналтын лааны оройноос ёроол хүртэл цэг нь энд байна гэсэн. Энэ оройноос энэ ёроол хүртэл унсна, энэ оройноос энэ ёроол хүртэл унцсан. За тэгвэл бид нар энэ нэг тасалсан одоо энэ цэгнүүд чинь ерөнхийдөө нэг immediate rebalance гэдэг нь fair value gap-ыг тайлбарлаж авах хэвчэл орсон. Яг тэр үүсэж байгаа гэж үзээд market maker-ийн buy модель гэдэг энэ бол дунд цагийн чарт руу ороод байна. Цагуудын хуваарлтыг би энэ яг өнөөдөр үргэлжлэлээр заачаа. За бүр бага цаг руугаа буюу оролдоо хийх үед түрүүний нөгөө нэг хамгийн дээд цаг энэ buy side чинь энэ ингээд ороод. Ингээ анзаараад харахад за buy модель дээр бид нарт accumulation буюу завсрын хөдөлгөөн байгаа шүү дээ. Чиглэн тодорхойгүй consolidation болсон. Тийм ядаж хоёр байх шаардлагатай. Бүтэн buy модельийг бүрдүүлэхэд бол нэг accumulation, хоёр accumulation, гурван accumulation өмнөөс дээш байж болно. Хамгийн багадаа хоёр байх шаардлагатай. Тэгжээж бид нарт buy модель биелдэг. Тэгвэл саяын жишээ рүү эргээд ороод харангууд бид нарт үндсэн accumulation энэ дээр байгаа, хоёр дахь accumulation энд байгаа, гурав дахь accumulation эндгээд дөрөвдөх нь энд байгаад бүх sell side-уудаа энэ доор авч дуусглаа. Сонирхлын бүс дээр маань ирсэн. Дээшээгээ lower high, lower low гэж орж ирээд энэ хаягаа дээшээгээ эвдээд shift хийж байгаа. Энэ хийгдсэн shift-ийн ардаас бид нарт энэ өсөлтийн ногоон лам маань өөр breaker block болж орж ирж байгаа гэсэн. Энэ зон тэр бүс тэр чигтэй. За тэгэнгүүт breaker-тэй маань давхартаад энэ цэг дээр fair value үүссэн байна. 1-р лааны дээд цэг, 3-р лааны доод цэгийн завсар gap үүссэн. Тэгвэл яг энэ тухайн цэг дээрээс breaker-тэй давхарсан энэ цэг дээрээс ханш маань үндсэн distribution буюу buy program руу шилжээд за энэ ч одоо market maker-ийн buy модель биелжлээ гэж харна гэсэн. Нэгэнт энэ хөдөлгөөн биелсэн үнэн бол тэр чигтээ өсөлтийн трендийнхаа хугацаанд buy модель буюу энэ зүүн талын өсөлтийн buy side-ыг авч дуустал ханш маань бүх энэ дунд үүссэн уналтын жижигхэн CB-нүүд байгаа шүү дээ. Ханшиг унгаах хэвээр CB-нүүд. Эдрийг нь бүгднийг нэвдэх хэвээр. А тэр замдаа дандаа өсөлтийн gap-удаа хүндэтгээд огт эвдэхгүй дэшээ ингээд аваад өсөөд байгаа шүү дээ. Жишээлбэл энэ дээртэй retracement нь орж ирлээ. Үндсэн buy модель ингээд өсөлт нь явагдлаа. Retracement нь gap руугаа орж ирлээ. Огт эвдлэлгүй тухайн чигийн дагуу өслөө. Анзаараад харах юм бол энэ засвар ч гэсэн жижигхэн gap ингээд үүссэн. Энд дээрээс үндсэн өсөлт нь явлаа. Тэгээ ерөнхий хаяа авч дуустал бид нар аль болох gap-удаа доош эвдлэхгүй тухайн хай руугаа хүрчдэг гэсэн. За тэгээ яг ингээд наривчлаад харах юм бол зүүн талын бүх нөгөө хөндлөлтийн gap-уудыг inversion буюу эвдэлж байгаа хөдөлгөөний нэмжээ тодруулаад харуулсан байна. Дээшээ сэтгэлээ эргээгээд энийг харин бид нарт өөрсдөө inversion буюу support болгож аваад тухайн чигийн дагуу өсөд. Энд дээр ч гэсэн нэг inversion байгаа. Энийг нь ч support болгоод дэше өссөн ч гэдэг юм. Гэх мэтчлээ. Buy модель үүрэг юм байдаг. За яг энэ жишээнүүдийг одоо түрүү хичээлээр ярьсан гэдгээрээ гэлээ шууд өнөөдрийнхөө лекц руу. За HTF гэдэг нь болохоор higher time frame буюу том цагийг илэрхийлээд.
том цагийн PDRA гэдэг нэг премиум дискаунт буюу нөгөө ханшны сонирхлын бүсүүдийг нэмэлээд 50%-аас доотлын хэсгийг дискаунт, 50%-аас дээдлийн хэсгийг премиум гэдэг нэг үнэтэй болон хямд гэдэг Fibonacci үзэгтэй хэдүүлээ ярилцсан те. За тэнгууд дискаунт бүс дотор байгаа буюу хямд бүст байгаа fair value gap, breaker block те. Эсвэл нөгөө mitigation ч гэдэг юм уу тэдний бүгднийг premium discount array гэдэг нэршилтэйг оруулаад явчихдаг. За тэгвэл одоо энэ чэнэс ингээ харахад яг түрүүний миний ярьсан яриа орж ирнэ гэсэн. Энд чинь ханш маань failure swing буюу нөгөө mitigation block-ыг үүсгэсэн байгаа. За энэ mitigation block-ыг үүсгэхэд бид нар одоо BPR буюу нэг шинэ нэршил орж ирнэ. Энэ balanced price range буюу өсөлтийн fair value gap-ийн нэг байгааз яг энэтэй давхар зэрэгцээд уналтын fair value gap зэрэгцээд ингээ тийм нэгэн зэрэг энийг эвдэлсэн байвал энийг balanced price range буюу асал нэг ханшны маш хүчтэй эргээд өсөх боломжтой нөгөө сонирхлын бүсэд оролдог. За одоо яг энэ бүсийг ингээд тэр чигт ингээд тодруулаад зинхрээр ингээд тэмдэглэсэн байна. За яг энэ үед бид нэр цагаа бүр багасгаад оролтыг цаг руугаа багасгахад биднэрт market maker модель маань гарч ирж байна. Үндсэн accumulation 2 дахь нь 3 дахь нь 4 дахь нь ч гэдэг юм уу те. Тэгээд яг энэ цэнхэр бүс рүү буюу энэ доотлолт энэ уналтын лааны зүү доош орж ирлээ. Үндсэн buy модель явагдсан дуснаа гэд бид нар энэ scalp дээр ярилж байгаа. Хажуулаад хийж юм гэсэн. Энд доор нь smart money reversal буюу нөгөө shift хөдөлгөөн хийгдэн үү, failure хийн үү те. За тэнгууд одоо breaker тачшин дээр ханшмаа low, lower high, lower low, sell талын бүх liquidity авсан. Том цагаараа дээшээ трендийн хөдөлгөөн чиглэл мэдэгдсэн те. Order flow-ын хэмжээ ерөнхийдөө бол дандаа өсөлтийн түвшинд байна гэдэг ойлголт авчиж байгаа. Higher high хийцээ. За тэнгууд энд бид нарт fair value gap буюу өсөлтийн gap байгаа DC. Ийшээ ханш маань орж ирэнгүүт энэ маань өөрөө бидний сонирхлын бүс болж ирнэ. За яг энэ бүсийг цагаа багасгаад буюу 1 минут руу ч юм уу 5 минут руу оруулаад харахад энэ цэнхрээр тэмдэглэгдсэн харагдаж байгаа. Яг энэ цаг дээр ханш маань орж ирэхэд бид нэр market maker buy модель хүлээнэ гэсэн. Ханш маань shift хөдөлгөөнөө хийх нь хийсэн бол эндээс хойшоогоо buy модель эргээгээд үндсэн consolidation-ы хай хүртэл ийшээ явна л гэж. Одоо жишээлбэл яг энэ орой дээр одоо яг энэ сум харагдаж байгаа бол энэ өсөлтийн ногоон лааны энэ орой хүртэл байднаа л гэж харна. Том цагаар арилжж байгаа л да. За эсрэг талын жишээн дээр авч үзэх юм бол нөгөө breaker болон нөгөө CB чинь бас давхардаад бид нар сонирхлын бүс болоод ороод ирнэ. Доошоогоо том цаг маань shift хөдөлгөөн хийгдээд уналтын трендтэй байвал бид нар breaker дээр орж ирлээ гэсэн тохиолдолд сонирхлын бүс дээр ороод ирчлээ гэж. Яг энэ улаан зурагс маань бидний POI буюу point of interest. Ханш маань дэш орж ирлээ. Доошоо бид нар shift хөдөлгөөн хийгдвэл үндсэн consolidation хаана буюу үндсэн хамгийн өсвөлдүүлээс нь доод яваад буюу энэ уналтын лааны доод цаг хүртэл бид нар sell модельгээд market maker-ийн sell модельгээ харнаа л гэсэн. Shift хийлээ, pullback нь үзүүлэх. Тэгмээд яг энэ хөдөлгөөн чинь өөрөө бага цаг руу гараад яг адилхан хөдөлгөөн. Хойд нь бид нэр энэчнээс нь л харилж байгаа юм гэсэн тийм. За mitigation block-тэй жишээ бол бас ялгаа байхгүй тийм. Сүүлийн high-гээ failure дээр сүүлийн доош хаагсан candle бидний mitigation болоод энэ бас fair value давхардж байна тийм. Сонирхлын бүс рүү маань орж ирлээ. Ханш маань доошо shift хөдөлгөөн хийгдсэн бол үндсэн consolidation хаана яг ишээгээ sell модель гэж харна. Шаардлагатай зүйл нь бидэрт нөгөө accumulation-ууд байх шаардлагатай тийм. За тэгвэл одоо нөгөө сонирхлын бүсээ бид нар ойлгочихсон. За энэ цэг рүү том цагийн чухал цэг рүү орж ирвэл бид нар сонирхлын бүс юм байна. Тэнгууд одоо бид нар цагийн нэг юм байгаа даа. Бүр өмнөх рүү оронгууд энд нэг liquidity авсан хөдөлгөөн гэдэг байгаа тийм. Энэ яг аль хаяыг нь авах юм гэдэг нь бас бид нар тодорхойг байгаа. Яг тэгэхээр маркетинг хөдөлгөөн чинь маш олон жижигхэн өсөлтийн хай лоуд үлдээж байдаг. Тэгвэл бид нар яг алийг нь тэ чухалчилж авч үзээд яг энэ авагдсны ардаас ханш ирэх юм бэ гэдэг дохиогоо одоо үзэх лекцээр ойлгоно. Time based liquidity гэж байгаа. Тодорхой цагийн бүсд үүссэн хай болон лоу цагууд гэсэн. За түрүү хичээлээр хэлсэндээ миний лекцийн одоо энэ хичээлийн хугацаанд үзэх бүх цагийн онолууд дандаа Монголын цаг дээрээс явагдана гэсэн шүү дээ. Тэрийг хэдүүлээ нэг эргээгээд санчаа. За яг нарийн цаг руу бол одоохонд арай орохгүй. За чухал цагийн бүс гэж байгаа. Тэдгээр нь болохоор өмнөх сарын liquidity гэж байна.
Өмнөх сарын liquidity гэдэг нь болохоор previous month liquidity гэж нэрлэж байгаа. Previous month liquidity. За энэ нь болохоор өмнөх сарын хамгийн дээд цэг болон хамгийн доод цэг. Өмнөх сард хийсэн хамгийн доод ёроол хамгийн дээд орой. За мөн өмнөх өдрийн liquidity гэж. Өмнөх өдрийн хийсэн хамгийн дээд цэг, өмнөх өдрийн хийсэн хамгийн доод цэг. За ардаас нь өмнөх сешны буюу биднэрт Аз, Лондон, Нью-Йоркийн PM сешны 4 сешн байгаа тийм. Тэгвэл яг тэрэн шиг өмнөх сешны liquidity гэж байна. За мөн өмнөх сешн явсан бол энэ би 2 ахиа бичиж. Өмнөх 90 минутын liquidity cycle гэж байна. Хамгийн сүүлд явагдсан 90 минутын high low-цыг бидний хувьд чухал liquidity зам болно гэсэн. За тэгвэл market maker моделийг бид нар харахад нөгөө сонирхлын бүс байгаад байгаа тийм. Сонирхлын бүс дотор маань previous x low гэж байна. Энэ юу хэлээд байна вэ гэхээр за би чартн дээр тэмдэглэж байгаа дураа. Previous x low гэж хоёр ойлголттой. Энэ юу вэ гэхээр previous буюу нөгөө өмнөх за энэ x гэдгийн оронд түрүүний ярьсан монто, өмнөх сар, өмнөх өдрөө, өмнөх сешн, эсвэл өмнөх 90 минут гэдэг үгнүүд аль нэг байдлаараа ээлжлэгдээд орж ирнэ гэсэн. Магадгүй энэ x дээр нь болохоор те previous day байж болно, previous month байж болно, previous week байж болно. Тэгэл previous session гэж болно те. Гэх мэтчлэн тухайн previous x-ийн хамгийн дээд цэг буюу high цэг эсвэл previous x-ийн хамгийн доод цэг буюу low цэг гэсэн үгнэл товчл байгаа. За энэ ямар ч чухал байдаг вэ гэхээр ерөнхийдөө маш чухал хугацааны үед үүссэн high low цэгүүд маань хамгийн их liquidity-г агуулж өгдөг бөгөөд энийг та цааш сонсоорой. Хамгийн их liquidity-г агуулж өгдөг бөгөөд тухайн бүсийн үүссэн liquidity-г авсны ардаас биднэрт market maker модулууд үүсгэх магадaltaй байдаг. Жишээлбэл өмнөх cycle-ийнхаа high-ыг авлаа, дараагийн cycle-ийнхаа low хүртэл нь шууд бид нэр sell модель хардаг. Өсөлтийн тохиолдолд өмнөх cycle-ийн low-ыг авсан бол дараагийн cycle-ийн high хүртэл дайрах магадaltaй гэдэг юм. Тэгвэл одоо энэ дээр та нар нөгөө миний те за өнөөдөр Лондонгийн high low-ыг авах магадaltaй ч гэдэг юм уу. Өнөөдөр Лондонгийн low-ыг авчи high-ыг авах магадaltaй гэдэг онолууд ч ороод ирдэг гэсэн. За жишээ хэдүүл авч үзье л. За daily-гийн хувьд те. Яа ерөнхий бол байнга л харагдчих. Daily-гийн нэг лагаар харах юм бол одоо жишээлбэл энд харагдчихлаа. Өмнөх өдрийнхөө high-ыг авсан бол дээшээ сэтлэлгүйгээр дараа нь тэрний дараагийнхаа өдрийн low цэг хүртэн уналт. Тэгээд энэ хоёрын хооронд жижигхэн market maker-ийн sell модель үүсэж байна гэж харчихсан. Энэ бол бүрээ daily-гийн нэг лагаар. За эсвэл тэ өмнөх өдрийнхөө low цэгийг авсан бол дараа нь дараагийн өдрийнхөө high цэг хүртэл явна. Энэ дээр бид нэг зүйлийг анхаарах нь том цагийнхаа трендийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн нөгөө point of interest гэдэг байгаа буюу сонирхлын бүс маань тухайн чигийн дагуу байх шаардлагатай шүү. За. Жишээлбэл одоо энэ зурснуудаа устгах. Аншны хөдөлгөөн бол ерөнхий дээшээ трендтэй явагдчихсан байна. Трендийн чиглэл high, low, high, low, high, low, high гэж хагаад доошо бид нарт shift аваад ирсэн. Бүтц маань идрээд доошо чиглэлийн тренд хэлж байгаа гэсэн. Энд бид нарт shift хөдөлгөөн хийгдээд энэ бүр daily-гийн candle шүү. Daily-гийн candle дээр доошо shift хийгдээд шинээр сонирхлын бүс буюу энэ CB үүссэн байна. Сонирхлын бүс рүү маань орж ирсний ардаас сонирхлын бүсийн дараа liquidity буюу time based liquidity авахыг хүлээн. Өмнөх өдрийнхөө high цэгийг дээшээ хамж орж ирээд биднэрт sell арилжааны cycle-ийнхаа low цэг хүртэл буюу уналтын хөдөлгөөн. Ингэснээр биднэрт цагаа энэчнээс жижиг хэсгээд харалт магадгүй нэг цаг руу орлоо. За энэ жишээлбэл түрүүний бүтэн өдрийн туршид үүсгэсэн хамгийн доод цэг болон бүтэн өдөр үүсгэсэн хамгийн дээд цэг хоёрыг ингэ тэмдэглэж байгаа гэсэн. Явууллаа. Liquidation буюу өмнөх өдрийнхөө high-ыг хамж дуусгалаа. Бид нарт чухал point of interest буюу
сонирхлын бүс дээр байгаа. Дээрэс нь time based liquidity буюу чухал liquidity-г авцсан. Одоо нөгөө ханшныхаа хөдөлгдөг breaker mitigation юу вэ? Тэр маань үсгийг л хүлээж чинь гэсэн. За энд яасан. Бид нарт доошоо shift хөдөлгөөн хийгдээд high low орлоо гэсэн юм чинь энэ маань бидний breaker болоод ерөнхий одоо ханш энэ чинээс энэ хүртэл market maker sell модель явах хэрэгтэй гэдэг онолоор харна гэсэн. За магадгүй энэ чинээс sell арилжаанд орлоо гэж бодоход би бол stop loss бүрийн high дээр юм шиг юм даа. Тийг бол энэ өмнөх өдрийн low хүртэл ингэ харчих. Тэгэл ерөнхий ингээд авчиж байгаа да. Энэ бол market maker модель. За энэ дээр бол би бүр daily-гийн жишээгээр бүр маш том баг бүтэн 2 өдөр барих боломжтой scalping биш тийм swing арилжааны жишээ харуулчлаа. За ямар ч байсан time based liquidity юм. За тэгвэл саяных бол өмнөх өдрийн хувьд юм байдаг юм биш. За тэгвэл өмнөх нь бүр monthly-гоор харъя. За monthly-гоор жишээлбэл за monthly-гоор monthly жишээлбэл ингээл харчил. Monthly дээр бидний юм чинь BC байна те өсөлтийн gap байна. Ханш маань сонирхлын бүс дээр ирсэн. За одоо тэнгууд энэ дээр бид нар time based liquidity авсан уу гэж харангууд өмнөх сарын low авсан байна те. За энийг reply daily руу н оруулаарай. Daily-ийн chart-ын дээр өмнөх сарын хамгийн доод цэг маань энд тэмдэглэгдсэн. За дараагийн сар эхэллээ. Өмнөх сарын low цэг авлаа. Дээшээ биднэрт market shift буюу хөдөлгөөн хийчихлээ. Энэ дээр бид нар яг хөөхлөр нөгөө BPR гэдэг нэг хальт дуртагцсан энд харагдчихж магадгүй үүсвэл хүлээн inversion хийчлээ. Дээрээс нь давхар энэ биднэрт breaker block үүсгэжлээ те. За ерөнхийдөө доошоогоо ийшээ нэг хальт орж ирэхийг хүлээж агаад бид нар buy model гээд өмнөх сарын high маань хаана байлаа? Өмнөх сарын high September high энд харагдчихлээ. За бүр болохгүй энэ high хүртэл ирсэн болно л да. За нөгөө gap roo маань ороод ирсэн. Gap roo гинэ. Inversion руу хатгаад breaker руу хатгаад ороод ирсэн. Энэ үед ерөнхийдөө бол buy арилжаанд ороод магад stop loss swing low хондоор үндсэн типигээ дэшигээ high хүртэл. Өмнөх cycle-ийнхаа high хүртэл. Яа дахиад нэг liquidation авчдаг гинэ. За тэнгууд нь дахиад үзсэн шүү дээ. Дахиад cycle-ийнхаа low. Энэ дээр одоо жишээлбэл 7 хоногийн low нөгөө weekly cycle-ийнхаа өмнөх cycle-ийн low аваад дахиад дэше харж ирж байна. За энэ дээр бид нарт failure үлдээсэн. Low хийчээд lower high lower low гэж чадлагүй higher high гараад ирсэн. Тэгвэл одоо энийг extend хийж хагаад нөгөө mitigation block маань үүсч ингээд хоёрт харилцаанд байна. За энд дахиад нэг inversion үүсгэсэн байна те. Хөндлөлтийн gap-ыг. За тэгвэл би дахиад энэ чэнэс buy delta. Дахиад доош хатгсан. Би бол дахиад энэ чэнэс buy. Stop loss тавилаа. Тэгээд дэшээ нь хаяа. Ерөнхийн нэг иймэрхүү buy модель хараад байна. За buy модель гэдэг яг батлагдчихгонгод мань нөхөр яаж яана гэхээр нөгөө өсөлтийн талын gap-уудыг маань хүндэтгээд break-руудыг маань хүндэтгээд inversion баг хийхгүй өсөд байгаа. Тэгээд нэг retracement орж ирж liquidity-г авлаа. Дахиад энэ ч биднэрт low хийчихэд high high-гээ гарч ирлээ. Энэ дахиад бидний breaker болж орж ирнэ. Дахиад энэ ч BC үлдээсэн байна. Дахиад доош retracement орж ирэх үү? Дахиад доош хатгачлаа та. Тэгвэл энэ чэнэс buy-рлж нэмж болох юм. Сарын хугацаанд удаан биелсэн байх шүү. За дахиад higher high-гээ гараад ирлээ. Дахиад энэ ч breaker-тэй энэ ч gap-тэй гал магадгүй дахиад нэмсэн ч болох юм. Stop loss-а бүр жижигсгээл та. Ингээл өгөөл buy арилж чанад нэмээл. Ингэж та хайраа ашигтай арилж байгаа болохгүй шүү.
Break юм. За буцаад дэшээ гараад ирсэн. Ямар удаан явдаг хөтөлбөр бэ? Энэ чинь дээлигийн чартлах тэр ингээд багш байна та. За тэгээ явсаар байгаа бүтэн бай модель биелээд дуусч байна гэж харж байна. Моделийн цул point of interest өмнөх сарын liquidity тэгээд дээшээгээ shift хөдөлгөөн хийлээ. Breaker-тай, fair value-тай нэг арилжаанд орлоо. Дараас нь partial дахиж нэг арилжаа нэмж болно. Хэмжээнээс нь дахиж нэмж болно. Тэгээд явсаар байгаа байгаад өмнөх cycle-ийн буюу өмнөх сарынхаа high хүртэл бид нэр чигтэй swing арилжаа хийх боломжтой байжээ гэж харж болох юм. За тэгвэл одоо өдрийн жишээ авч үзье хэвлээ. Daily-ийн хувьд бид нартай session-уудаа явуулдаг гэсэн. Нэг цагаар харж агаад бүр 15 минут харж. Энэ дээр бид нарт харагдана. Азийн session-ы high-ыг баунд дэш авсан. Уналтын хөдөлгөөн дээр бид нарт сонирхлын бүс байна уу гэхээр энэ ч нэг юм CB байж байна. Уналтын бүс. За тэгээд 4 цаг руу бас бүр томруулаад харъя. 4 цагийн арай нэг жоохон томхон CB байж байна. Сонирхлын бүс дээр маань ирсэн. Сонирхлын бүс дээр ирчээ time based liquidity буюу те Азийн хаяа авсан. Азийн хаяа авсны дараа би одоо доошоо хүчтэй shift хөдөлгөөн үлээж авсан. За тэгсэн чинь 1 минут хэтэрхий бага 5 минут. 5 минутыг харахад high low энэ lower low буюу shift хөдөлгөөн хийгдээд бүр эргээгээд энэ ч low дэше high-раа иж чадахгүй доошоо failure-сэн буюу чинь mitigation block үүсгэж өгөө. Энд давхар shift сүлд нэгдсэн учраас breaker давхартаж орж ирээд mitigation breaker давхартаад за дээрэс нэмээд энэ чинь sell side юм болоос CB маань өссөн байна fair value. За ингэнгүүт нөгөө төрүүчийн онолоод маань бүгдээрээ давхартаад ороод ирж байгаа гэсэн. За тэгвэл би ерөнхий бол үндсэн оролтоо нэг энэ хавцаанаас sell арилжаанд орчоо. За тэгээд stop loss өмнөх swing хаяхаа дээр Азийн ловын cycle дээрээс авсан юм чинь магадгүй Азийн лов хүртэл харж болно шүү дээ. Хаяас нь лов. Өдрийн турш бид нэр Лондон дээр арилжаа байвал ийм их арилжаа боломжтой байжээ. Мэдчихлээ. Өөр жишээ гэх юм бол бас ялгаа авахгүй та. Нью-Йорк дээр Лондон consolidation явж байгаад Лондонгийн ловыг Нью-Йоркоор авсан. Нью-Йоркоор Лондонгийн лов авсны дараа бид нарт хаад нэг доорн жижигхэн лоорлоо аваад дэшегээ shift хөдөлгөөн хийгдээд за ерөнхий баг энэ чинь inversion үүсгэсэн гэдэг. Энд дээр бас жигэнхэн 1 минут харах юм байна да. Гүн харж байгаа бүх sell side-ууд аваад дуусгасан. За нэг төр ойлгоч нүдэр хэлж. Гүн харж байгаа лоо дэшээ гарч ирээд бид нарт энэ fair value үлдээгээд үндсэн оролтоо баг энэ хавцаанаас дарахал юм байна. Өсөж байна гэж. Стop-лоссоо тавилаа. Лондонгийн хай маань хаана. Лондонгийн хай энэ дээр харагдчих. Тэгээд Лондонгийн хай гэдэг. Ингээ харах юм бол үндсэн consolidation 1 consolidation 1 accumulation 2 accumulation 3 accumulation гэдэг buy моделийн шаардлагууд биелчихжээ гэж харагдсан. За ингээд би buy модель харнаа. Окей. Ингээд би авах гэж гэсэн. Бүтэн buy модельнийг явуулаад дууссан. За өөр чинь 90 минутын cycle-ын жишээ хэлээ авч үзье. За 1 минут. 90 минутын cycle бол дээрээс харагдана. Session тутамд бид нарт 90 минут байгаа.
Жишээлбэл Лондонд биднэрт 90 минутын сайкл байгаа. Нью-Йоркод 90 минутын сайкл байгаа. Азид 90 минутын сайкл байгаа. Азийн 90 минутын сайклыг бол ашиглаад хэрэг байдаггүй. Лондон гэвэл биднэрт Лондонгийн accumulation гэдэг 90 минутын сайкл маань Монголын цагаар 2:30-аас өдрийн 2:30-аас Лондон өдрийн 4 цаг хүртэл нэг 90 минутын сайкл явагдаж байгаа гэсэн. За 2:30-аас 4-ийн хооронд гэдэг чинь цаг 30 минут гэсэн үг. 90 минут. За дараагийн 90 минутын сайкл нь болохоор 4-өөс 5:30 хооронд гэсэн. За тэгээд тэрний дараагийн 90 минутын сайкл нь болохоор 5:30-аас 7-гийн хооронд гэсэн. Ингээд Лондонгийн 90 минут болчихж байгаа гэсэн. Лондонгийн 90 минутын сайкл дээр бид нэр ерөнхийдөө бол за үндсэн accumulation хөдөлгөөн явагдлаа. Эцэг liquidation авлаа. Өнөх сайклын хаа явагдсан гэдгээрээ бид нэр доошо sell арилжаанууд хараа авчдаг гэсэн. Энэ дээр бол авагдаагүй шүү дээ. Энд гэхдээ нөгөө S&P хөдөлгөөн хийгдсэн баг. За тэрийг бол дараагийн концепц дээр ярьчихсан. За яг энийг хэдүүлээ төрдөө авцсан гэдээ харчих. За. Энэ бол угаасаа авцснаас ялгаагүй. За тэгээ failure swing хийгээд ч гэдэг юм уу те. За тэгээ дээрэс нь бид нэр энэ ч нөгөө breaker block-ийн маань үүсгэсэн. За тэгээ дээрэс нь энэ доор нэг mitigation block-с тохор үүсчих шиг байна ч гэдэг юм уу те. За нэг доошо shift хийсэн юм чи market maker модель биелсэн гэдгээрээ өмнөх сайклын high-ыг авсан бол өмнөх сайклын low хүртэлгээд энүүх хооронд жижигхэн market maker sell модель. Энэ бол бүр 1 минут ч бүр 15 секундээр хардаг 90 минутын сайклыг. Тэгэхээр энэ дээр бол нэг амар high focus-лаад хэрэг байх 90 минут дээр. Байж бол хамгийн муу оролтууд л ер нь бол энэ хийгднэ л гэсэн. Дэндүү богинохон хугацаа байдаг учраас анхаарал төвлөрөхөд хэцүү. Яс үрнэ авчдаг. За Нью-Йоркийн 90 минутын сайкл гэж байгаа бас ялгаа байхгүй. Монголын цагаар болохоор орой 7-оос эхлээд Монголын цагаар орой 7-оос эхлээд 8:30 8:30-аас 10-ийн хооронд 10-аас 11:30 хоорондын 3 сайкл. Тэнгууд биднэрт нөгөө ийм хөдөлгөөн байгаа. Accumulation буюу завсрын хөдөлгөөн явлаа. Manipulation буюу liquidation явлаа. Бүх liquidity авлаа. Тэгээд distribution буюу үндсэн чиглэл хөдөлгөөн гэдэг хүчний гурвал гэдэг нэг ийм модель байгаа шүү. Энд чинь л ердөөсөө market maker модель байхгүй. Тэгээд чинь том цагаараа энэ чинь ингэж яагаад ингэсэн. Хай жоохон татаад арах юм бол ингэж яагаад ингэсэн. Тэгээд энэ чинь shift хөдөлгөөн хийлээ. Үндсэн оролт маань энд байлаа. Тэгээд дэше ихний consolidation авлаа. Хоёр дахьыг авлаа гэл ийм л хөдөлгөөнийг бид нар buy модель гэдэг. Тэнгууд яг энэ үеийн энэ ёроол нь болохоор ердөөсөө өмнөх cycle-ийн ч юм уу ямар нэгэн previous X-ийн low-ыг авсан байх шаардлагатай. Тэгээд point of interest буюу чухал цагийн бүс дээр ирсэн байх. Тэгээд дээшээ эргэх хөдөлгөөн буюу бидний үндсэн тий shift байна уу, breaker байна уу, mitigation байна уу, fair value байна уу, аль нэгэн дээрээс нь оролт олжод магадлал өндөртэй арилжаанууд хийх байна. Одоо жишээлбэл энэ индикатор дээр харагддаг юм л та. AM buy side, AM sell side энэ яг 90 минутын cycle-ийг харах гэж өгöd байгаа. 90 минутын cycle-ийн low-ыг авсны дараа бид нар distribution хөдөлгөөн manipulation-ийн low-ыг аваад дээш distribution гараад ирсэн бол тэгээ бүр цаашаа Лондонгийнхаа high маяг аваад явсан шүү дээ. Мэдчлэн buy моделлуудыг харж болно. За тэгвэл одоо тэмдэглэгээ. Asia буюу Азийн зооныг Азийн одоо биржийн цагийн бүсийг тэмдэглэнэ. Монголын цагаар 06 цагаас 12 цаг тэгтэг минут хүртэл. Лондон 12:00-аас 19:00. За яг энийг 18 гэж буюу 6 цаг хүртэл гэж харддаг юм. За тэнгуутаа Нью-Йоркийн AM session буюу өглөөний session 18:00-аас тэгтэг цаг хүртэл. За тэгээд Нью-Йоркийн PM session болохоор 0:01-ээс 5 хүртэл. За тэнгууд энэ ч нэг хоосон цаг гарч ирдэг. Хоосон 2 цаг гарч ирдэг. Тэр нь болохоор шөнийн тэгтгээс
Юуны 1 цагийн хоорондын нэг цагийн цаг гарч ирж байгаа л. Энэ нь болохоор Нью-Йоркийн биржийн нөгөө нэг ланч буюу хоолны цаг, цайны цаг нь болчихдог гэсэн. Тэгэхээр энэ үед ханш маань амарсан байдаг гэсэн. Огт хөдлөхгүй биш, хөдлөхийн үед хөдлөн. Гэхдээ нөгөө институционал нөхдүүд хацаалаас гарцсан байдаг гэсэн. За хоёр дахь нь болохоор нөгөө өглөөний 5 цагаас 05:00-аас 06:00 хоорондын цаг нь болохоор market closed гэдэг. Үнэхээр хаалттай. Энд чинь арилжаа их боломжгүй маркет таацсан байдаг гэсэн. Яг нэг цаг үеэр 5-аас 6-гийн хооронд. 00-аас 01 цагийн хооронд болохоор зөв lunch break буюу цайны цаг хэлсэн байдаг. Эдгээр цагуудыг та аягүй сайн чийжлэх хэрэгтэй. За рекордын үлдээчихэд та бүр тэмдэг дээрээ тэмдэглэж аваарай. За тэгэнгүүт бид нар Лондон, Нью-Йорк AM PM гэдэг сешн дээр арилжж байгаа бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид нар ихэвчлэн swing-ш дандаа scalp, intraday буюу өдөртөө арилж байгаа нэг л тэр өдөртөө хааж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм бол энэ чэнэс бид нар анхаарах зүйл нь хэрвээ та Лондон дээр арилжж байгаа бол previous day high low өмнөх өдрийн high low дээр анхаарна. Тэгээд previous session high low энэ дотор нь зөвхөн А зовоод ийшээ. За хэрвээ та Нью-Йорк дээр арилжмаар байгаа бол Нью-Йоркийн AM session дээр арилжмаар бол танд өмнөх өдрийн high болон low-цыг за тэгээд previous session high low буюу өмнөх session-ийн high болон low-цыг энэ дотор нь Азийн high low авагдаагүй байвал анхаарал таавна. Дээрээс нэмэгдээд Лондон өнгөрч байгаа учраас Лондонгийн high low гэдгийг анхаарна гэсэн. За тэгээд Нью-Йоркийн PM session дээр арилжаа их гэж байгаа л ялгаахгүй previous day high low анзаарна. Тэгээд previous session high low харна. Энэ дотор нь Asia, Лондон, тэгээд Нью-Йоркийн AM session гэдэг 3 бус гараад ирнэ. За ингэж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр ердөөсөө бүтэн өдөр эхэлж байгаа учраас Лондон дээр бол бид нар зөвхөн ердөөсөө Азийн бүс болон өмнөх өдрийн зооныг хоёр хэсэг л байгаа. Тэгмүүд энэ дэр чи өмнөх өдрийн high болон low цэгийн хоёр чухал зооны чухал цагийн бүс үүсчихнэ. За тэгээд Азийн хувьд бол Азийн хөдөлж шалдгүй те. Тэгээд Азийн high low гэдэг иймэрхүү бүс үүсчдэг. Тэгвэл Лондон дээр арилжаа хийж байгаа хүмүүс бид нар яах вэ гэхээр Лондон эхэллээ. Тодорхой хэмжээний хугацаанд Азийн low авсан бол бид нар дараагийн high руу арилжаа харна. Энэ үед бид нар чухал point of interest буюу сонирхлын бүс байх шаардлагатай. За хэрвээ Азийн low-ыг авчаад үргэлжилж яваад өмнөх өдрийн low авсан бол бид нар ялгаахгүй эргээгээд Азийн high өмнөх өдрийн high хүртэлгээд Лондон дээр ингэж арилжаа. За тэгвэл Лондон ямар хөдөлгөөс хамаараа за магадгүй Азийн high low аль нэг юм low-ыг аваад Лондоныг иймэрхүү дуусчлаа гэж бодоход биднэрт одоо Азийн low авагдсан учраас Лондонгийн low зөрөөд ороод ирдэг. За нэг удаа дуусчих. Тэгээд нэмэлтээр Лондонгийн high ороод ирдэг. За тэгээд Нью-Йорк эхлэнгүүт биднэрт нэгсэндээ чухал цагийн liquidity 1 2 3 4 5 үүсэж байна те. Өмнөх өдрийн high low, Азийн high, low-ын Лондон дээр авцсан. Тэгээд Лондонгийн high болон low гэд нийтдээ 5 бүс. За тэгээд Нью-Йорк эхэллээ, явлаа. Магадгүй энэ дунд Лондонгийн high авчаад биднэрт хүчтэй доош distribution буюу shift хөдөлгөөн өгч болно. Энэ үед үнэхээр те point of interest буюу сонирхлын бүс байж таарах юм бол Азийн high болон өмнөх өдрийн high авалгүйгээр тухайн өдөр continuation буюу магадгүй мэдээж low байгаа юм чинь уналтын л томлоо айлаа гэж үзэлт. Тийм бол тухайн Нью-Йоркоор доошогоо sell руугаа буюу өмнөх өдрийн low болон Лондонгийн low руугаа дайрах нэ гэдэг ийм sell модель авна гэсэн. Нөхцөл байдалтай тааруулаад. За эсвэргээрээ Лондонгийнхоо low өмнөх өдрийн low-ыг төрүүлж авч орж ирээд тэгэхээр дээшгээ shift хөдөлгөөн хийх юм бол бид нарт эндээс цаашаа Лондон high, Азийн high, өмнөх өдрийн high-ыг 3 liquidity байгаа учраас эдгээр цэцгэлгүй харж болно. Ингээ бид нарт buy модель үүсэж байна гэдэг. Их мэдчлэн хөөгөөд харцдаг байна.
За тэгвэл Нью-Йоркийн EM магадгүй те өмнөх өдрийн ловоч гэдэг юм ингээд авчлаа гэж бодоход нөгөө ликвидит чинь багасаал ирнэ. Гэтэ нэгэнт багасных дахиад ялгаа байхгүй. Одоо биднэрт Нью-Йоркийн лов, EM-ийн хай, Нью-Йоркийн EM-ийн лов, EM-ийн хай гэдэг тэгэл Лондон хай, Азийн хай, өмнөх өдрийн хай гэдэг байгаа бол PM session дээр буюу шөнийн session дээр хаш маань доош орж ирж болно. Өмнө хэрвээ төрүүлээд лов авчих юм бол бид нэ дээшээ shift хөдөлгөөнийг хүлээж агаад баа ярилж чам Нью-Йоркийн EM-ийн хай өргөжлүүлээд Лондонгийн хай хийж болно, өргөжлүүлээд Азийн хай хийж болно, өргөжлүүлээд өмнөх өдрийн хай хүртэлгээд бас харах боломжтой байдаг. За тэгвэл ямар үед бид нар ингэж харахгүй вэ гэхээр ерөнхийдөө том цагийн тренд маань үнэхээр хүчтэй доошоо трендтэй уналтын хөдөлгөөнтэй байхад өссөн үсээгүй биднэрт buy side-ууд үлдээгээд байдаг. Азийн хаяад нэгийг чахгүй, Лондонгийн хаяг чахгүй, Нью-Йоркийн хаяг чахгүй тэр чигтээ унсаар байгаа бүтэн өдөр дуустдаг те ловод авсаар аваад. Жишээлбэл ингээ өссөөр аваад бүтэн өдрөө дуустдаг. Энэ үед маань ердөөсөө л биднэрт том цагийн хөдөлгөөнийг эхлэхэд байгаа гэсэн. Нөгөө өмнөх daily-гийн өмнөх X high low-ыг авцсан ч гэдэг юм. Эсвэл бүр өмнөх 7 хоногийн high low дээрээс retracement shift явж байгаа. Эсвэл бүр monthly-гийн distribution явж байгаа ч гэдэг юм те. Том цагийн хүчтэй хөдөлгөөн эхэлсэн байвал заавал daily-гийн буюу нэг өдрийн дотор бид нар заавал ингээ те нарийн high low авлаа гэдэг retracement яваад байх шаардлага байдаг гэсэн. Хичээлүүд ер нь хадгалагдж байгаа. Шээ. Lecture видео гэдэг байгаа. За би тэрийг дараа нь яаж орж байгааг харуулна. За тийгээд яг энэ cycle-ийн high low-д бол байж болох юм хамгийн чухал high low-д л гэж байна. Scalp өдрийн арилжаа хийж байгаа хүмүүс юм. Түүнээс бид нар бол swing арилжаа бол барагтаа л хийхгүй байгаа шүү дээ. Бид нар swing арилжаа хэмжээний том данс ингэж байхгүй. Удаан арилжаагаа бариад байх те. Тийм сэтгэл зүйн чадвар бол бас анхаарчны сурж байгаа хүмүүс гэдгээр бас тутмаг байхыг үгүйсэхгүй. Тийм учраас ерөнхий бол яг энэ сешнуудын high low дээр анхаарал тавьсан дээр. Лондонгийн лоог авсан бол дараа нь магадгүй Нью-Йорк дээр авдаг үлдсэн өмнөх өдрийн high low хаана тийшээ дарах боломжтой ч гэдэг юм уу тийм. За жишээлбэл Азийн хаяг авсан. Азийн хаяг Лондон дээр авчижээ. Тэгсэн бол Лондон доошоо shift хөдөлгөөн гэдэг уналтын хөдөлгөөн явуулсан бол Нью-Йорк заавал те Лондонгийн лоог авсан гэдгээрээ за Лондонгийн хай руу явах шаардлагагүй. Нөгөө Лондон ч доошоо shift хөдөлгөөний хийцэн учраас жоохон цагаа томсгож хагаад том цагийн сонирхлын бүс жишээлбэл энэ чинь хаана за энд магадгүй том gap байгаа гэж бодлоо те. За энэ gap руу sell дараа яаж гэдэг юм те. Лондон өнөөдрийн хай тогтчихж магадгүй харж болно. За тэгээд маргааш нь ч гэдэг юм те. Дахиад Азийн өдөр дуустал нь хүлээж аваад Лондон дээр Азийн хай авсан бол Азийн лоо хүртэл харуулахаар өмнөх өдрийн лоо хүртэл нь харуулахаар гэж харж болно. Гэхдээ Аз маань өөрөө ингэж амар өссөн байгаа те. Хаанаас өссөн гэхээр сонирхлын бүс дотор өссөн. Сонирхлын бүс дотроо яаж авсан гэхээр өмнөх өдрийн лоо буюу бас чухал зон дээр чухал liquidity авсан учраас үндсэн хөдөлгөөн маань өмнөх өдрийн хай хүртэлгээ дайрч явах магадaltaй гэж бас үзэж болно гэсэн. Тэгэл ингээл явсаар байгаа л магадгүй өдрийн хай авахгүй юу. Энд бол ингээл авчиж явах шиг байна да та. Тэгээд авсан ч аваагүй ч бид нэр ингээл ойртол ирэх үед механик гараараа хаацсан ч болно шүү дээ. 1-2 пипний ялгаа байна уу байхгүй юу гэдэг ч юм те. За ерөнхий бол ийм байдаг. Cycle-ийн high low. Тэгэхээр бид нар market maker модулийг бол маш сайн ойлгох шаардлагатай гэсэн. Market maker модулийн үед бид нарт том цагийн трендийн чиглэл тодорхой байх шаардлагатай. Том цагийн урсгал хаашаа order flow, institutional order flow хаашаа. Том цаг үнэхээр өсөлттэй байвал дунд цаг дээр бид нар сонирхлын бүсүүдийг тэмдэглэнэ. Дунд цагийн дээр сонирхлын бүсүүд байгаа. Дунд цаг дээр сонирхлын бүсүүд рүү орж ирсэн тохиолдолд өмнөх cycle-ийн хүчтэй liquidity-нууд хаана анзаарнаа. Магадгүй энэ дотор өмнөх өдрийн low байлаа гэж бодоход сонирхлын бүс дотор ирлээ. Өмнөх өдрийн low авлаа. Дээшээ shift буюу бага цаг дээр оруулахад энд бид нарт breaker-т оролт маань үүсэж гинэ үгүй юу гэдгийг харна. Гэр үүсэж чадсан байвал энэ ч buy ороод том цагийнхаа external high хаана тэр хүртэл харах боломжтой. А хэрвээ энэ ч чухал liquidation zone байхгүй байгаад энэ ч өмнөх өдрийн low ч гэдэг юм уу те.
эсвэл өмнөх Лондонгийн лоо ч гэдэг юм Азийн лоо байж байгаа юм бол ихэвчлэн ханш маань заавал энэчнээс биш үргэлж илээд доош орж ирээд буюу өмнөх өдрийн лова аваад дараагийн сонирхлын юмс дээрээс эхний сонирхлын юмсыг бүр тоохгүй эвдлээд ороод ирдэг үед байна. Тэгэхээр бид нарт цагийн энэ ликвидитинуудыг амар сайн анзаарах хэрэгтэй гэсэн. Чухал бүсэд дээр ликвидити авлаа. Дэв хөдөлгөөнөө эвдлээ. Бага цаг руу орлоо. Хэмжээнээсээ бид нар баярлж амарнаа гэсэн. Ингээд бид нарт маркет мейкер бай модель үүсэж байна гэж харна. Яг хамгийн гол нь энэ ч чухал сонирхлын хүмүүс цагийн бүсгээ бүх юмнууд болцсон ч гэсэн жижиг лоудаа аваад сонирхлын хүмүүсээ эвдэхгүй яваал байдаг үед байдаг. Тэгээ та энэ болгон дээр ингээд shift хийх болгон дээр нь орж алдсаар байгаад үнэхээр цэлхаа за худлаа юм байна гэтэл заримдаа эн чинь огцон буцаж таны эсрэг чиглэл рүү ингээд таны таамагласан дагуу явчихдаг үед байдаг. Энэ болохоор одоо дараагийн лекц дээр орох юу байгаа. Тэр чинь юу гэнэртэй байлаа. Хуваар дараа. Delivery profile гэж байгаа. Цагийн ойлголтууд дээр. Яг нөгөө нэг арилжаан дээр buy sell хаана хийх вэ гэдэг нь одоо цагийн аль бүс дээр хийх вэ гэдэг нь чухал болоод ороод ирнэ гэсэн. Delivery profile болохоор session дээр одоо байж болно те. Тэрэл Аз Лондон ингэж үзснээс хамаараад Нью-Йорк ингэж хөдлөх магадaltaй ч гэдэг юм да. За эсвэл өмнөх өдөр ингэж хөдлснөөс хамаараад маргааш ингэж хөдлөх магадaltaй. Өмнөх 7 хоногоос хамаараад дараагийн 7 хоног ингэх магадaltaй. Тэгээд хөөгөөд явцдаг яг delivery profile гэж байна. За тэнгууд яг энэ дотор яг энтри хийх боломжтой цагийн бүсүүд байна. Макро цагууд гэдэг. За яг тэр макро цагуудыг ойлгоод тэгээд хамгийн сүүлд нь болохоор хэдүүлээ өнөөдөр хүртэл үтсэн бүх мэдлэгийг нэгтгээд лайв арилжаанууд дээр ингээд яриад явахад таадад ойлгомжтой байх байх гэж бодож байна. Тэгвэл ерөнхийн маргааш нэгсэндээ сүүлд нэг лекчер ороод тэгээд цаашаага та хэд хадгалагдсан бичлэгнүүдээ л давтаж үзээд байна гэсэн. Энэ дээрээс нэмэгдээд би лайв трейдүүдээ бол байнгын тогтмол хийгээ явчихна. Та тогтмол лайваа үзээд надад асуухнуудаа асууж болно. Тэр дундуур нь би жижиг сажиг одоо энэ хуваар дээр байгаа юунуудыг орно гэсэн. Эрсдлийн risk management гэдэг юм уу те. Economic calendar буюу нөгөө мэдээнээс хамаарч ханшааж хөдлөд байгаа юм. За тэгээд нөгөө нэмэлтээр баталгаажуулалт болгодог те. SMT гэж юу юм. Яг энэ хүчтэй expansion-ууд нь ямар хөө цагуудаар явагдаад байна ч гэдэг юм уу. Нэмэлт мэдээллүүдийг базаад зөвхөн орчин за. За тэгээд өнөөдрийн лекцрээ нэг жоохон баттгаж жагаад дуусгая да. Юу яасан баг шүү. За би 4 дахь лекцийг оролцсон. Сүүлд орсныг өнөөдөр сая цагийн өмнө оролцсон. Та тэрийг ороод хараарай за. Нэг цагийн өмнө орсон. Давтаж үзэхээр бол энэ жид харагдахгүй байх шиг байна одоо тий. Тэр дээдлийн live lecture видео гэсэн нэгцээс яг энэ калын дээдлийн дээдлэлт харагдахгүй гоё. Би энэ permission-ыг нөгөөг байх шиг төлөвлөж заа. Уг нь өгцсөн л байна да. Wave channel харж болохоор л байна да. Энэ ч сонсож байгаа юу? Энэ ч яг students яг энэ юуны дээр students chat гэдэг байгаа. Тэрний дээр live lecture видео гэдэг байгаа да. Энд ортор хичээл хадгалагдаж байгаа шүү за. Харагдахгүй байвал надад одоо хэлээд өгөөч. Яс ороод харж байгаа нь харагдахгүй байна гэдгийг та хараад өгч. Тэгвэл би янзлах юм байна уу? Яагаад болохгүй байна гэдгийг хараад. Бусадд нь хадгалсан хичээлүүд харагдаж байгаа шүү дээ. Guys би одоо амар лекц оруулаад нөгөө хадгалаад яваад байгаа нөгөөх нь харагдахгүй байгаа юм шиг үстэй яана давтаж үзэх боломжгүй байх юм байна. Харагдахгүй байгаа юу? Таа хадгалаад яваад байгаа шүү дээ өг нь. За би тэгвэл шээрээ тийм үү? Манайха лайвуудаа өг нь реакшн орж ирээл ах шиг байдаг. За байж та.
Fire screen гэжээ. За одоо ингээд та нарт Discord-ийн дэлгэц харагдаж байгаа сте тий share дээр. За одоо би яг одоо би харуулдаг. Одоо энд минь Discord-ын share харагдаж байгаа. Энэ зүүн талд бид нар энэ миний stage дотор байгаа. За энэ бүтцээ чинь rhythmic stage гэдэг lecture одоо лекц 5 гэдээ орсон. Яг энэ дээр бидний өөрсдөө хоорондоо ингээд тийм мэдээллүүдийг хийгээд байгаа энэ кал юу байгаа те. Чат байгаа. Яг энэ дээр ICT August bundle гэдэг байгаа. Энэ дотор хадгалагдчихж байгаа live лекцүүд байгаа. Ийшээ ороод харах юм бол эхний орсон лекц нэг хадгалсан. Манай дуг нь reaction дараалах шиг байна. Би хараад байгаа гэж бодсон. Лекц 2 гэдээ орж байгаа. Лекц 3-г орсон ба лекц 4-г орсон ба. Энэ болохоор ерөөсө public дээр тавигдаагүй дандаа нөгөө нэг analyst та хэдэд л үзэх боломжтойгоо. Ийм analyst видеонууд байгаа байхгүй. За бүгдээрэнд нь тийм ингээд үзэж боллоо. Яа. Одоо харагдаж байгаа тийм. Окей. Байна. Заашгүй шүү. Окей. Сандралаа штэ. За тэгвэл өнөөдөртөө хэлээ. Тусгаад Мараха маргааш биш ээ. Тийм маргааш штэ. Та нөгөө юу давтаа ирэх боломжтой хүмүүс байвал нөгөө брокер дээр хэдүүлээ зөв нэг өдөр сайхан networking хийгээд танилцаад ярилцаад 2 цаг 3 цаг өнгөрөө гэсэн байгаа тийм. Ирэх боломжтой хүмүүс нь байвал яг заавал ирэх шаардлагатай. Боломжтой хүмүүс байвал ирээрэй. Тэгээ нэг хэдэн хүмүүс бүртгэлээ өгөөд би яг нөгөө гадны хүмүүсийг болохоор яаж байгаа байхгүй. Бүртгүүлийн хийлгүүлээд тэгээд ирүүлж байгаа. Та хэд бол зүгээр ингээд бүртгүүл шаардлагагүй шүү дээ гэсэн. Өнөөдрийн хичээлийг би чадвал өнөөдөрт оруулчихлаа. Амжихгүй бол маргаашд орох байна. За, institutional order flow гэж байгаа. Institutional order flow-ын талаар хэлж явах яриа. Энэ ердөөсөө зах зээл дээр маркетинг хөдөлгөж байгаа нөхдүүдийн чиглэлийн тренд гэсэн үг. За, зүгээр л daily-гийн chart руу оруулаад харахад daily-гийн chart-ын дээрээс бид institutional order flow-г харж байна. Daily-гийн chart дээр үлдээж байгаа орой ёроолууд байгаа те чухал орой ёроолууд. Эдгээрийг харах юм бол ердөөсөө чухал ёроолоо эвдэлгүй ингээд үндсэн трендing чиглэл бол нэг юм амар ойлгомжтой аптренд байгаа даа. Гэтэл хэдүүлээ энийг бага цаг руу оруулахаар хизээч юм ойлгомжтой байдаггүй те. Тэгэхээр том цаг дээр institutional order flow маань bullish талтай буюу өсөлтийн трендтэй байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар яг энэ өсөлтийн трендтэй байгаа чиглэлийн дагуу арилжаа хайх юм бол daily дээр ч бай одоо тэ 1 цаг дээр ч бай 1 минут дээр ч бай 5 минут дээр ч бай order flow дагаад үндсэн бай арилжаанууд л хараад байна гэсэн. Яг хизээ нэгэн цагт liquidity авахаарч гэдэг юм уу те. Том цагийн order flow бүр инээ дараагийн том цагийн order flow баг. Энийг харах monthly-гийн chart. Monthly зонтлын бол хизээч юу ядаггүй. Тэ. Тренд баг эргэж байгаа юм шиг хөдөлгөөн хийдэг. Зүгээр л liquidity авч байгаа хамж байгаа хөдөлгөөнүүд л байдаг те. Тэгэл ерөнхийн үндсэн дээд дандаа дээшээ тренд байдаг. Тэгэхээр order flow-ын хувьд бол monthly-гаар бол дээшээ байдаг. Daily-гээр ерөнхий дээшээ талдаа байдаг. Гэхдээ хаяадаа бол бид нар энэ ч те order flow доошоо эргэдэг. Хамгийн гол нь daily-гийн чиглэлийнхаа дагуу бид нар арилж байгаа тааруулж оруулах гэдэг. Daily-гийн чиглэлийн дагуу дунд цагийн арилж байгаа тааруулаад дунд цаг бага цагаа тааруулаад тэндээсээ нэг хөрхөн жижигхэн нэг 50-аас 100 пипний хоорондох типигээл авахыг бодоод байгаа гэсэн. За жишээлбэл одоогийн хувьд бол institutional order flow би still daily-гээ bullish буюу өсөлттэй гэж байна. Яагаад тэгэхээр ингээд угсаал амир трендийн хувьд бол дээш байгаа та. Энийг магадгүй 4 цагийн хувьд шилжүүлээд харъя. 4 цагийн хувьд шилжүүлээд харахад institutional order flow шаардлагатай ловуудыг авсны ардаас үндсэн хөдөлгөөнөө хийдэг. Том цагаар бол жижигхэн retracement юм шиг харагдаж байгаа боловч дунд цаг руу 4 цаг 1 цаг руу орлоод ирэхлээр бид доош иргэсэн байгаа байхгүй. Гэтэ яг бид нар daily дээр swing арилжаа хийх гэж байгаа хүмүүс бол зайлшгүй те энэ хамлтыгч гэдэг юм уу те энэ ловуудыг авж байгаа энэ хөдөлгөөнүүдийг хүлээх шаардлагатай. Энэ магадгүй дахиад доош орж ирэх магадлалтай ч гэдэг юм. Үнэхээр те иймэрхүү ловыг барьж аваад иймэрхүү том арилжаа хийя гэж байвал бид нар том цагийн institutional order flow-ыг багахаас гарч байхгүй. Энэ маань юугаараа давхар баталгааждаг вэ гэхээр higher time frame point of interest буюу том цагийн BC болон CB-нүүдийг алийг нь эвдлэхгүй дагаад явж байна. Хэрвээ өсөлтийн трендийн дагуу өсөлтийн gap-уудыг хүндэтгээд энэ дээрээс support аваад явж байгаа юм бол institutional order flow-ыг дээшээ өсөлттэй байна гэж харна.
тодорхой хэмжээний эсрэг чиглэлд эвдсэн тохиолдолд order flow эргэж гинэ гэж харж болно. Order flow гэдэг үгний орчуулга нь ердөөсөө захиалгын урсгал гэдэг байна. Захиалгын урсгал маань өсөлтийн key level-үүдийг маань эвдлээд ирсэн тэр цагт тренд эргэж гинэ гэж харна гэсэн том цагаараа. Жишээлбэл энэ дээр бол те айгүй гоё ерөнхий бол өсөлтийн энэ дээр бол mitigation ингээд огт эвдээгүй өсөд гараад ирсэн байх жишээний энэ дээр ингээд BC-нүүд үлдээгээд BC-н дээр retracement хийгээд нэг BC үлдээгээд BC-гээ эвдлэхүү дэшээ гарч ирэл те. Энэ дээр эвдэлсэн ч гэсэн энэ дээр зөвхөн liquidity авсан хөдөлгөөн байна. Тэгэл цаашаа order flow дахиад дэшээгээ BC-гээ хүндэтгээд дахиад энэ дотор байгаа BC-н дээрээс өсөөлж гэх юм те. Gap-ууд дээрээсээ дандаа ингээд татаад явчихдаг. Яг доошогоо shift хөдөлгөөн хийгдэж гэдэг юм уу те. Эсрэг талын чиглэлд буюу уналтын хөдөлгөөний CB-нүүдийг хүндэтгээд дэшегээ эвдэлж чадахгүй байгаад ирэх юм бол institutional order flow sell руу ороод ирчээ гэж харчиж болно гэсэн. Тэгээ явсараахан багад low үлдээгээд сүүлдүүлсэн BC-г одоо CB-гээ дээш нь эвдлэж гэдэг юм уу те. Цаашдаа эсрэгээрээ өсөлтийн gap-уудыг маань хүндэтгээд эхлэх юм бол order flow-ын чиглэл өсөлтийн тренд рүү шилжчихлээ гэж харчиж болдог гэсэн. Тэнгод одоо хэдүүлээ алт руу ороод харах юм бол энийг хизээч ойлгож чадахгүй байна. Тэгтээ daily-гийн chart айгүй гоё ч гэсэн одоо яг энэ range дотор орсон байгаа чиглэлийн хөдөлгөөн дээр бид нэр order flow-ыг таамаглаж чадахгүй. Яг уу те high low high гэдэг энэ дор байгаа өсөлтийн gap-ын дээрээс ерөнхий бол те эвдээгүй байгаад байгаа гэдгээрээ order flow дэшээ liquidity бол те high хийнэ өсөөд гарч ирэх ёстой гэдгээ бид нар харж байна. Магадгүй энэний доор байгаа энд нэг BC байгаа. Үнэхээр бүр амар том зах зээлийн crash амар хүчтэй тийм. Чухлын мэдээ гарлаа гэвэл том цагаараа нэг ингэж орж ирвэл ирээд ингэж магадгүй ч гэдэг юм. Хэмжлээ харж байна. Алтан дээр бол institutional order flow том цагаараа хизээж баг ирдэггүй. Тэгээ энийг хэдүүлээ нэг цаг руу ч гэсэн оруулаад явах бүр ойлгомжгүй бол харчиж болдог та. Нэг цаг дээр ч гэсэн ойлгомжтой. Магадгүй ханшмантай доошоогоо өсөлтийн gap-уудаа хүндэлж хагаад доошоо shift хөдөлгөөнөгээ failure хийсний дараа CB-нүүд үлдээгээд эхэлдэг ханшман. Эдгээрийг эвдлэхгүй хүндэтгээд ирсэн тэр цаг нэг цагийн хувьд institutional order flow sell руугаа байна. Жишээлбэл энэ CB-н дээрээс хүндэтгээд дөнгөж хурж ирээд унсан байна. Энд бүр хатгаач байна те. Алтан дээр аягүй сонин gap руугаа баг хатгаад тийм. Тэгэл энэ дээр жишээлбэл энэ gap-ыг дээшээ сэтж чадаагүй. Энийг бол дээшээ хөдөлсөн байна. Гэхдээ дээдлэлт нь дахиад нэг премиум дээр нэг байгаа учраас тооцоо. Тэгэл ерөнхий харж байгаа л энэ дээрээс нэг аягүй гой gap-ыг эвдлэлгүй унсан байна. Тэгээд shift нь яасан бэ гэсэн чинь энд дээшээгээ shift хийгдээд ардаас нь өсөлтийн BC-нүүдийг хүндэтгээд өсөд ирж байгаа энэ үеэс бид нар order flow дээшээгээ болжээ. Өсөлтийн gap-уудаа анзаараад эхэлнэ гэсэн. Тэгэл энэ ч хүндэтгээд ардаас нь дахиад нэг чиг BC байна. BC дээрээс дахиад өссөн байна. Тэгмүүд эдгээр чинь дандаа нөгөө point of interest буюу бидний сонирхлын бүс болоод байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ханшмаа энэчнээс л эргэх хэрэгтэй гэдэг. Ингэснээр бид нар order flow буюу чигийн хөдөлгөөнөөр барьж аваад байгаа гэсэн. Нөгөө амар алгоритм алгонууд чинь яг бидний сонирхлын бүст орж ирэх юм бол micro trading буюу ингээд амар олон жижиг гэхдээ өндөр дүнгээр сел арилжаануудыг шахаад эхэлдэг. Сел талын сонирхлын бүс дээр орж ирсэн бол дараагийн ловыг эвтлээ. Тэгээ энэчнээс жижигхэн бид нар маркет мейкер модель. За дахиад сонирхлын бүст орж ирсэн бол энэчнээс жижигхэн маркет мейкер модель гэдэг. Дахиад дэше орж ирсэн бол дахиад энэчнээс жижигхэн маркет мейкер модель. За энэ дээр бол арай нэг жоохон том харагдчихээн тэ. Энэ хүртэлгээр. За тэгээд дэше тренд ирсэн бол энэчнээс ийм buy модель. Ардаас нь дахиад энэчнээс ийм buy модель гэж хараад хөөгд явчихдаг. Тэр та аль ч цагийн бүс дээр арилж байсан болно. Хамгийн гол нь хийж байгаа цагийн бүсээ тэрнээсээ нөгөө том цагийн бүсүүдтэй харьцуулаад харихгүй бол жоохон хитрхи баг цаг хараад ах юм бол том цагийн чиглэлийн эргэлтэн дээр өртөөд том алдагдлал хүлээх магадaltaй. Хитрхи том цаг хараад ах юм бол эргэх болоогүй байгаа хөдөлгөөн дээр яарж орсоор байгаа нөгөөх нь тэгээ таны эсрэг чиглэлд явсаар байгаа та стоп лосс зогтдог. Яг таны стоп лосс зогсны дараа эргээд өсөд ирдэг магадaltaй ч гэдэг юм да. Тиймэрхүү юм аягүй байна. Тэр том цагаас тэр баг цагаас тэр таслуулаад харах хэрэгтэй. Маргаашийн лекцээр болохоор би та хэд яг одоо тэ хэрвээ скалт их гэж байгаа бол хэдүүлээ 1 цаг хараад том цагаа 1 цагаар тооцоод 1 цаг 15 минут 1 минут ч гэдэг юм уу тэ.
Эсвэл нэг жоохон арай нэг удаан хугацаанд арилжаа гэх юм бол 4 цаг. За 4 цаг тэгээд 5 минут 4 цаг 30 минут 5 минут ч гэдэг юм уу те. Тэгээд daily TTT гэх юм би та нарт цагийн юм юунуудыг оруулаад өгнө. Чухал бүсүүдийн гэх юм уу? Сонголтуудыг. Тийм бол та арай амар болоод байгаа гэх юм. Өөр асуухнууд байна уу guys? Order flow гэдэг нь захиалгын урсгал шүү guys. Битгий та footprint та андуураараа нөгөө манай магнитоох no entry хардаг захиалгын ардтай candle ардтай нөгөө тоонууд хараад байгаа шүү дээ. Absorption хийж гин одоо delta shift хийж гин тэд нар чинь order flow гэж ярьж байгаа зөвийн хувьд бол зөв. Захиалгын урсгал ч ялгаахгүй. Арилжаан дээр ч гэсэн ICT дээр ч гэсэн захиалгын урсгал гэж байгаа. Ялгаахгүй order flow нэршилтэй. Тэгээ яг тэр хэдий ашиглаж байгаа чинь footprint гэх тусдаа арга барил байгаа. Тэгээ тэр нэг order flow гэсээр хагаад манайхан нөгөө юу ачдаг шээ за. Юу лээ би нэг 2 хараагүй ба шүү дээ. Ачаар 2 хараад. Маргааш баа болов. Өнөөдөр чинь худлаарч маргааш 5 өдөр шүү дээ. Маргааш 5. Нэгтгэхээс. Чи маргааш хагас өдөр шүү дээ. Нэгтгэхийн лекцээр гэсэн үг байхгүй. Өнөөдрийн лекцийг би өнөөдөрт орлоо та тагсаан потенциалаас ахаа хичээлүүдэд тавтаад үзэж болно. Маргааш эндтэй тэгээд потенциалда та бүгдээрээс хагас потенциалда амраад давтаж үзэх юмудаа үзээд. Тэнгууд нөгөө unit чинь яг тийм нөгөө institutional tool-ууд байгаа. Яг нөгөө footprint ч гэдэг юм уу те. Одоо Nova-гийн Jack Entry тэр хараад байгаа. Өчигдөр ороогүй уржигдрын хичээлийг би оруулсан байгаа. Уржигдрын хичээлийг би оруулсан байгаа. 7 хоногт л ерөнхийдөө бол 3-аас 4 7 ороод байгаа штэ. Яг энэ дээдлийн хамгийн дээдлийн браудрын жишээ нэг хуваар байгаа даа. Яг энэний дагуу л яваад байна. Өнөөдөр жишээлбэл 8 сарын 8 том цагийн point of PDRA market maker модель батар нь үзсэн. Дунгуудаа яг энэ би ингээд дараагийнхаа хичээлүүдийн сэдвийг нэг жоохон төрүүлэл яваад байгаа. Өнөөдөр жишээлбэл POI үзчихэж байгаа байхгүй BPR. За тэгээд цагийн ойлголтыг болохоор нэгд өдөр хэдүүлээ ороод тэгээд яваад байгаа. Нэг юм даа шээ. Окей. Өөр сайхнууд байна guys. Өнөөдөр ярилж байгаа байхгүй шээ. Өнөөдөр 5 өдөр би 7 хоног ерөнхийдөө жоохон ханшаа би өөрөө худлаа уншаад аргаарч манад дүүсээд байгаа гэсэн би өөрөө ханшаа худлаа уншаад худлаа бах харилцаа гэдэг жоохон лостой байгаа. Тэр өнөөдөрт бол би харилцаа хийхгүй. Рискэд тооцоод өнөө 7 хоногт гаргах хэвээр рискээ жоохон хэтрүүлээ гаргацсан байлээ нэ. Nasdaq дээр ерөнхийдөө бол ийшэл зөвлөд байсан юм байлаа. Тэнгуут нь би яах вэ? Эндээс өсөхгүй Dinkin failure-тэй. Энд дээр нь яасан бэ гэсэн чинь сайхан Лондонгийн ломог юмнууд гоё авцсан. Өсөлтүүдээдсэн. Ерөнхий цагийн бус маань энд байсан. Daily-гээ харсан чинь юу авсан байлаа? Азийн ломог юмнуудыг бүгдийг нь авч дуусгаад тэгээд өссөн байлаа. Азийн ловыг авахулах байсан байлээ. Би тэний юм шиг ерөөс Азийн лов авахулаагүй. Лондон лов авахулчаад тийш ирүүлэх гэсэн. Азийн лов байсан байлээ. Азийн лов авчаал энэ PM session дээр амар гоё өссөн шүү. Яг Азийн лов авлаа. Шин 2 өнгөрч яхад. Энд бид нарт бодлоо өгөөл. Яг маркет мейкер модель гээл одоо л тэрний явагдаад дараа дуусаагүй байгаа. За guys, тэгвэл асуулт авах бол энэ удаа ингээд дуусгачихъя.